За сайн байцгаана уу? Намайг их бэлэг гэдэг. За би Чех улсын Праг хотод амьдардаг. За дээр нь Праг дахь одоо Альбисны одоо Жемдрийн Праха төвийн одоо удирдагч ийм хүн байна. Тэгээд Diamond Master цолтой. За өнөөдөр та бүхэнтэйгээ бидний мэддэг юм шиг мөртлөө бас ерөөсөө огт мэддэггүй нэг бүтээгдэхүүний талаар ярих гэж байгаа. Тэгэхээр энэ атомигийн энэ протеин буюу атомигийн энэ уургийн талаарх энэ юг сургалтыг ер нь бол нэлээд дээрээс би ер нь нэг уургийн талаарх ойлголтыг энэ хүмүүст өгье гэсэн бодол тэгээд яваад байсан. Тэгэхээр бидний биеийн шаардлагатай энэ уургийг хангах шинжлэх ухааны нэлээд үндэслэлтэй ийм судалгаа юмнууд одоо хийгээд дээрэс нь би өөрөө тасралтгүй энэ уурга гэдэг зүйлийг сүүлийн одоо 2018 оноос хойш маш сайн хэрэглэж байгаа ийм зүйлийн талаар би нэлээд эрүүл мэндийн дээр нь бидний одоо биед маш чухал хэрэгцээтэй байдаг юм байна. Уургийг хэрхэн яаж сонгож хэрхэн зөв уургийг хэрэглэх нь эрүүл мэндэд бие бэлдэрт хямар хэрхэн хэрэгтэй юм бэ гэдэг талаас нь бас одоо хэлж өгөхөөр ингээд ийм сургалт орж байна. За тэгээд өнөөдөр бид нар уургийн талаар ингээд ярилцахаас өмнө би нэг асуултыг та бүхнээс асуумаар байна. За хэрвээ бидний бие байшин барилга байсан бол энэ байшин барилгыг барьдаг хамгийн чухал материал нь юу вэ? Амиг нэгэд хэлээрэй. Юу байж таарах уу? Яс уу? Булчин уу? Одоо юу баймаар юм шиг байна? Арматурын төмөр. Биш. Хэрвээ бидний бие байшин байсан бол биднэрт одоо хамгийн чухал зүйл юу байх вэсэн бэ? Материал нь юу вэ? Жишээд байшин барихад тоосго хэрэгтэй шүү дээ бид нар. Фундамент тоосго. Тэ. Тэгэхээр яалтчгүй уург байхгүй юм. Бид нар хүний бие уурггүйгээр оршин тогтнохгүй. Хэрвээ уург байхгүй бол булчингийн масын алдагдалт орно. Булчингүй болно гэсэн. Булчингийн дутагдалт орно. Булчингийн дутагдалт орсон би яах вэ? Тулгуур эрэхтээ барьж чадхаа бай. Тэгэхээр нөгөө нураад унах нь шүү дээ. Байшин шиг нураад унах нь тийм ээ, тоосго байхгүй бол байшин барьж чадахгүй. Яг адилхан бидний биеийн хамгийн гол зүйл бол материал бол уург. За өнөөдрийн сургалт биштэй би ямар хүмүүст чиглэгдсэн бэ гэхлээр за өнөөдөр сургалтанд орж ирж байгаа хүмүүс бол дийлэнхийн бизнес эрхэлж байгаа, зарим нь одоо мастерын зэрэг хамгаалсан, за зарим нь одоо хэрэглэгч гишүүн гэдэг янз бүрийн хүмүүс орж ирж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсээ мэдээж одоо би атомигийнхаа одоо бүтээгдэхүүнүүдийг нэгдүгээр маш сайн хэрэгэлдэг байх. Дээрээс нь тухайн бүтээгдэхүүнээ бид нар дараагийн хэрэглэгч нартаа хэлж одоо зөв мэдээлэл өгөхийн тулд эхлээд бид нэр өөрсдөө суралцах хэрэгтэй тийм ээ, атомигийн танилцуулгыг, атомигийн маркетинг, атомигийн түүхэн, атомигийнхаа философиг, үнд зүйлийг бүтээгдэхүүнүүдэгээд бүгдийг бид нар мэдж авах хэрэгтэй. Тэгжиж бид нар дараагийн хэрэглэгч нартаа зөв суурийг тавьж, зөв мэдээллийг өгж, зөв бэлтгээд явах юм бол хэрэглэгч өөрөө доктортой байдаг, тийм ээ. Тийм болохоор энэ өнөөдрийн сургалт бол бид нар цаашаага энэ бүтэн сайтар болгоны хийж байгаа нэгдсэн сургалтуудаас авсан мэдээллээ бусад хүмүүстэй дамжуулж хэлж өгнө гэсэн үг. Ерөөсөө ингээд бүх юма базаад ингээд хэлчихнэ шүү дээ, тийм. За уучлаарай би энд нэг юм засаад байна. За тэгэхээр энэ өнөөдрийн сургалт маань ерөөсөө бизнес эрхлэгч гишүүд энэ хүмүүс маань суралцах юмаа сайн мэдэж авах, мэдээлэлээ сайн мэдэж аваад цаашаага бид нар бас сургагч багш болох, хүмүүстэй танилцуулах энэ лидерүүд болно гэсэн ийм үндслээ та нар
юмудаа сураад явна гэсэн үг. Тэгэхээр энэ презентац нь болохоор уургийн шинжлэх ухааны үндсийг тайлбарлахаас гадна атомын протеины одоо атомын уургийн давуу талын одоо нотлогоонд суйрлаж харуулна. Тэгэхээр энийг би зүгээр нэг одоо өнөөдрийн презентацийг би зүгээр энэ вебсайт дээр байдаг юуны атомын уургийн танилцуулгыг ингээ хуулж аваад тавиагүй маш их судалгаа хийсний үндсэн дээр энэ уурга гэдэг зүйлийг эрүүл мэнд талаас нь та нартай тайлбарлахыг хичээсэн байгаа шүү. За тэгэхээр дөрвөн үе шаттай явагдана. Нэгдүгээр уурга гэж юу юм бэ? Уургийн бүтцэн ямар байдгийм бэ? Хоёрт нь уурга яагаад хүний биеийн чухал юм? Яагаад биднэрт эрүүл мэндэд хэрэгтэй юм? Энэ нь ингээ олон улсын байгууллагуудын зөвлөмж, эрдэм шинжилгээний үндслэл дээр суурилсан олон одоо тэр судалгааны үндсэн дээр хүний биеийн уурга яагаад хэрэгтэй юм бэ гэдгийг нотолсон ийм зүйлийг гуравт нь болохоор тэгвэл уурга хэрэгтэй юм бол энэ олон уургууд дундаас яагаад атомын уурга одоо найрлага бүтэц бус зүйлээрээ югаар онцлог юм бэ? Харьцуулал болон хэрэглэх аргын талаар өнөөдөр бүгдээрээ товчхон өгөөд маш тодорхой мэдэж авах. За одоо бүгдээрээ уурга гэж юу вэ гэдгийг эхлээд мэдэж авах нь хамгийн чухал байна. За уурга бол бидний биеийн үндсэн барилгын материал гэж би хэлсэн тийм барилгын материал. Тэгэхээр бидний одоо булчин, арис, үүс, хумус, дотоод шүүрэл, даавар, фермент, дархлаа бүх зүйлд уургийн оролцоо хэрэгцээтэй. Сонсогдчихно минь. Тэгэхээр эдгээрийн одоо бүтэц үйл ажиллагаанд уурга өөрөө маш өндөр шаардлагатай байхаас гадна ийм уурга маш чухал үүрэгтэйгээс гадна энэ эсүүдийг тэжээдэг үндсэн суур одоо зөвлөнө гэж ойлгож байна. За уургийн амин хүчлүүдээс тогтсон макромолекул бөгөөд хүний биеийн бүх хэдээс эрхтэнд ферментийн үндсэн одоо үүргийг гүйцэтгэдэг. За хүний биеинд 20 төрлийн амин хүчил байдаг. Энэний 9 заашгүй шаардлагатай амино хүчлийг өөрөөр хэлбэл хүний бие өөрөө үйлдвэрлэдэггүй энэ амино хүчлийг бид нэр гаднаас заавал авах хэрэгтэй байхгүй юу? Энэ 9 амино хүчлийг. Тэгвэл энэ амино хүчлийг заавал хоолны дэглэмээр авах шаардлагатай. За тэгвэл уургийг хоёр ангилдаг. Иж бүрэн уураг, иж бүрэн бус уураг гэж хоёр ангилна. Тэгэхээр одоо уураг л бол уураг биш вэ штэ. Одоо нөгөө юун дээр уургийн бүтээгдэхүүн зардаг фитнесийн дэлгүүрүүдэд байдаг синтетик найрлагатай одоо ийм том савлгаагаар савлагдсан уургууд чинь яг ямар уург юм бэ гэдгийг мэдэх нь хамгийн чухал байхгүй юу? Иж бүрэн уураг гэж үг хэлдэг. Иж бүрэн бус уураг гэж үг хэлдэг. За тэгэхээр иж бүрэн уураг гэдэг нь юу байдаг вэ гэхээр 9 төрлийн заашгүй амин хүчил бүгдийг нь агуулсан уургийг иж бүрэн уургаа гэж нэрлэдэг байна. Тэгэхээр энэ нь болохоор энэ ПТК-аас баталсан албан ёсны одоо дэлхийн стандартыг одоо баталсан уургийн чанарын стандарт үзүүлэлт нь хамгийн дээдл нь 1.0 гэж байдаг. Энэ үзүүлэлтийг хангасан уурга бол иж бүрэн уурга гэсэн. За тэгвэл иж бүрэн бус уурга нь ямар уурга байдаг вэ гэхээр амин хүчил нь дутуу байдаг. Ихэнх ургамлын уурга. За тэгэхээр ургамлын гаралтай уурга гэх юм бол биднэрт яг нь амин хүчлүүд дутуу байх нь нөгөө бид нар гаднаас авах хэрэгтэй заашгүй 9 амино хүчил маань баггүй байна гэсэн. Тэгэхээр амино хүчлийн оноо аюул чухал гэдэг. Маш тэр одоо өгсөн лабораторийн шинжилгээнээс өгсөн оноо маш чухал. За тэгэхээр та нар хардаа манай энэ протеин уурга дээр 125 гэж бичсэн байгаа. Тэгэхээр энэ нь амино хүчлийн оноо гэсэн үг баггүй юу? Манай энэ уурганд өгсөн лабораторийн үндсэн үнэлгээ гэсэн үг.
Тэгэхээр яг нь атомын протеины амин хүчлийн оноо 120-50 нь хамгийн өндөр одоо ангийн чанартай байна гэсэн үг. За тэгэхээр бид нар уурга бас мэдээд авчлаа шүү дээ, тий. Бид нар ямар төрлийн уургийг одоо уух нь хамгийн чухал юм бэ? Эрүүл мэндэд хэрэгцээтэй юм бэ гэдгийг бас мэдээд авчлаа, тий. За уургийн бид гүйцэтгэх 6 гол үүрэг байдаг. Нэгдүгээр бид нар ингэж ойлгодог. Уургийг ерөөсөө ингээд нэг дасгал хийдэг, фитнесээр хичээлдэг, нэг ийм гүйдэг, ийм хүмүүст л уурга хэрэгтэй. Тэрнээс биш тэр дасгал хийдгүү хүн бол уургаар яхаа. Уурга болохоор ерөөсөө булчин аваалгаал том болгоол одоо ингээд булчин гэл өсөгдөг юм гэж ойлгодог. Гэтэл уурга өөрөө маш олон үүргийг үүсгэж идэг. Хамгийн нэгдүгээр булчингийн эс үүсгэх нөхөн сэргээх гол материал нь булчин байна. За тэгэхээр нас ахих тусам хүмүүсийн булчингийн масс алдагдчихэдэг. Та нар харж байгаа нас ингээд ахихаар ингээд одоо биеийн булчин чинь ингээд сулраад ингээд унжаад идэг штэ. Тэгэнгүүтээ нөгөө гол зүйл болсон нөгөө шүрмэс эдэр чинь хатангашаад эхэлдэг байхгүй. За гэтэл нас ахихаар ингээд бас ингээд нуруу өвдөд эхэлдэг шүү дээ. Ингээд нуруу өвдөд байна, ингээд суухаар өвддөг. Энэ маань юутай холбоотой вэ гэхээр нурууны гол одоо яг тэр нурууны гол одоо тэр юг шугамыг ингээд хоёр талаас нь ингэж булчингаар хамгаалж ингээд тэр булчин чинь ингэж барих үйлчлэгээ үзүүлдэг байхгүй. Булчин байхгүй бол яс ингээд суулт яг ингээд тэгшгэн байх боломжгүй байхгүй юу. Тэгэхээр дотор булчингууд хэдийн хэмжээгээр сайн чанга байна. Төдий хэмжээгээр бидний ясны бүтэц бас аюул сайн байдаг. Тийм болохоор булчин биднэрт нас ахих тусам уурга сайн ууж булчингийнхаа массыг нэмж булчингийн одоо сулрлаас сэргийлэх нь хамгийн чухал. Нэггээр хэлэх юм бол булчингийн хоол нь уурга гэсэн үг байна. Бид нэр дасгал хийсний дараа энерги алдаад ядардаг штэ. Тэгэхээр энэ ядарч ийна гэдэг маань бид нэр дасгал хийж байхдаа булчин байсан нөөцлсөн энергиээр дасгалаа игээд гүйцэтгэж байгаа байхгүй. Гэтэл дасгал хийсний дараа яагаад булчин бүх хамаг энерги нөгөө зарцуулсан учраас булчин хоолоо нэхэ штэ. Намайг хооллооч гэгээд. Тэгэхээр яах нь дасгалын дараа заавал булчингаа хооллож уурглаг хоол хүнс буюу эсвэл сайн чанарын уургийг одоо нөхөн сэргээх байдлаар уурга авдаг бахны. Энийг маш сайн ойлгохгүй болохгүй. За фермент буюу гормонд маш өндөр үүрэг үүсгэдэг. Фермент гэдгийг та нар ойлгож байна уу? Биохимийн ургалыг зохицуулдаг ферментүүд дээр нь инсулин, гормон зэрэг нь уургаас тогтдог. За инсулины дүржрэлд орно гэж ярьдаг тийм. Бид нар инсулины дүржрэлийг хүмүүс би дээр тэр сахарын бэлтгэл ярихдаа бас ярьжсэн да та нар. Инсулины дүржрэл юуны цусны шинжилгээгээр гарч ирдэггүй. Сахаргүй та сахаргүй л гэдэг юм чинэр. Цусны шинжилгээ өгдөг. Цусны дах сахар байхгүй байна гэдэг. Гэтэл тухайн хүн инсулины дүржрэлд орсон яваад идэг. Энэ инсулины дүржрэл ингэж удаан хугацаагаар явж идэл элгэнд өөх хөрөмтлөгдөн дотор өөх ихсэн энээсээ болоод инсулины дүржрэл явсараагаад сахарын шижингийн 1-2 дугаар степентэй орцсон хүн мэдхгүй явж байгаа ингээ орчдөг. Тэгэхээр энэ инсулины дүржрэлээс бас энэ уурга бас хамгаалж өгдөг. За гормоны тэнцвэртэй байдал бас оролцсон. Тэгэхээр энэ ферментүүдийн зохицуулалтанд уурга хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Дараагийнх нь дархлааны тогтолцоо байна. Антитела гэдэг эсрэг бие бидний биед байдаг. Энэ нь уургаас бүрдэж биеийг халдвар төвчнөөс хамгаалдаг. Дархлаа гэдэг чинь нэг үгээр хэлэх юм бол бидний биед эсрэг бие байдаг гэдгийг мэднэ үстэй. Тий. Жишээ нь бага насны хүүхдүүд
хүүхдүүд ингээ халуурдаг штэ. Одоо ингээд вирусын гаралтай өвчлөөр өвдөөд халуурахаар ээж нар халууны дарах гал ингээд бушуухан шиг халууны юм авчид өчтдөг штэ тий. Хүчээр ингээд халууны ингээд дарчдаг. Гэтэл бага насны буюу хүүхдүүд өөрөө маш мундаг эсрэг биеттэй байдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол нэг 36-аас 38 хэмийн халуунд бол хүүхдэд бол заавал ч тэр гадна талаас нь эм өгөхөд шаад ах шаардлага байхгүй. Халуург зүгээр халуурж байгаа л тэр эсрэг бит маань өөрөө дархлаагаа зохицуулаад халуунаа өөрөө буулгадаг. Хүний бие өөрөө маш ухаалаг байхгүй. Тийм болохоор энэ эсрэг бие уургаас бүрддэг байна. Нас ахаар яагаад өвчлөмтгий болдгийг, нас ахаар яагаад халдварт өвчнөд өртөмтгий болоод байгаа гэдэг маань дархлааны тогтолцоо муу байна л гэсэн үг байна. Тэгэхээр яах нь бид нар эсрэг биеэ тэжээх нь хамгийн чухал байна тийм. За дээр нь уурга тээвэрлэлтэнд оролцсон. Ямар тээвэрлэлт вэ гэхээр гемоглобин зэрэг уургууд хүчил төрөгч шин тэжээлийг биеэр зөөдөг. Одоо бидний бие хүчил төрөгч шин тэжээлийг биеинд ингээд зөөвөрлөж хүргэдэг баг. Нэг үгээр хэлэх юм бол тээвэрлэлт явуулна. Одоо шуудангийн үр гүйцэтгэдэг байхгүй уурга. Бидний бие бүх систем тээвэрлэлт байхгүй бол одоо уурга өөрийнхөө тэр хүний биед байх ёстой хүчил төрөгчүүдийг эд эрхтэнд хүргэж чадахгүй, шин тэжээлүүдийг эд эрхтэнд хүргэж чадахгүй бол тэгээд нөгөө суур өвчнгүүд, суур янз бүрийн юмнууд гараад ирнэ. Тэгэхээр энэ уурга тээвэрлэлтийн үүргийг маш сайн гүйцэтгэдэг. Дээр нь эрчим хүч, энерги уурга 1 граммаас 4 ккал эрчим хүчийг ялгаруулдаг. Цэвэр уурга. Тэгэхээр уургийг бид нар хэрэгтэй байна уу манайхаа? Юу гэж бодож байна? Уурга хэрэггүй гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр дээл бүр веган хоолтой. Би мах иддэггүй би бол ерөөсөө махнаас гарсан энэ веган хоолтонгууд айгүй амархан уургийн дутагдалд ордог байгаа. За бүтцийн уурга коллаген, кератин, арис, үс, хумс, мөгөөрсний бүх бүтцийг уурга бүрдүүлдэг. Коллагены нийлэгчлэлтэнд уурга маш чухал үүрэг гүйцэтгэв. Кератин ялгаралтанд маш чухал үүрэг гүйцэтгэв. Арис, үс, хумс одоо хөшрөг тусан мөгөөрсний байдал муудаад эхэлдэг. Хүмүүс ингээд хатан гашаад эхэлдэг. Сонголтын дасгал хийхгүй, булчингаа ажиллуулахгүй бол ингээл 45 мав насандаа ингээд хөл гарна тэнийхээ байцсан доошо тонгоогоод ингээд доошо газар хүрхээ байцсан юм хүмүүс зөндөө байдаг. Энэ чинь нөгөө хатан гаршил явагдаад эхэлдэг тийм. Энэ мэтчлэн уурэг бол одоо 6 маш чухал үүргийг бол одоо бидний биед юу яадаг байгаа? Хэрэгтэй байдаг байгаа. За тэгэхээр уургийг яагаад өдөр бүр хэрэгтэй вэ? Уургийг бид нар яагаад өдөр болгон хэрэглэх ёстой вэ гэхээр бидний бие өдөр бүр сая эс шинжлэгжиждэг. Бид нар мэдэхгүй хэдэн 100 сая эс ингээд өдөр болгон бидний биед шинээр ингэж үүсэж үйлдвэрлэгдэж ингэж байж эргэлтэнд байж идэг. Тэгэхээр өдөр бүр ус ургадаггүй ургадаг тий. Хумс хурдан ургаад байгаас эн чинь нүхэн сэргээгдэж байгаа. Арис шинжлэгдээд байгааз 28 хоногтоо хүний арис гуйждаг. 28 хоног болгондоо хүний арис гуйжиж хуучин одоо өгцөн арис нь унаад шинэ арисыг түлжиж идэг. Тийм учраас бид нар арисандаа дандаа пелинг гелийг хэрэглээд байдаг тийм ээ. Арисаа гуйжуулж явах хэрэгтэй. За булчин бас байнга нүхэн сэргэж идэг. Дархлааны эсүүд ингээд өдөр болгон үүсч идэг. Тэгээ эдгээр бүх үйл явцад уурга шаардлагатай. Өдөр болгон биднээс уурга шаардлагатай. Тиймээс уургийг нэг удаа их хэмжээгээр хэрэглээд нөөцлөх боломж байхгүй. Өдөр бүр хоол хүнсээрээ болон нэмэлт сайн чанарын уургнаас авна. За уурга хүн болгонд харилцан адилгүй. Хүн болгоны жин, өндөр, нас тохирсон уургийг хүн
өдөр болгондоо авч явах хэрэгтэй. Хоол хүнснээс аавна, нэмэлтээр аавна. За хамгийн их уурыг агуулдаг ямар хүнс байдаг вэ? Та нар юу гэж бодож байна? Одоо асуунаа та нараас уургийн талаар ямар мэдлэгтэй байна? За хэлээрэй. Уурыг ер нь хаана агуулдаг юм бала? Та нар юу гэж бодож байна? За Микэ нэгээд би нэг 2 асуулт авъя. За отоо. Уург юунд агуулдаг вэ? Хамгийн их хүнсэнд агуулдаг ямар хүнс үү юм бэ? Би бол өндөг гэж хардаг да. За. Өөр хэлэх хүн байна уу? Мах. За ямар төрлийн мах юм? Мэдхүү. За. Өндөг дүүхүү. Дахианы цээж мах чи хамгийн өндөр ууртай төстэй тий. Окей. Сайн байна. За тэгэхээр уурыг агуулдаг хүнс гэвэл хамгийн их агуулдаг хамгийн сайн чанарын уураг бол үхрийн маханд байдаг. Гэхдээ үхрийн нөгөө нэг юм цул мах байдаг шүү дээ. Гуйны цул мах хамгийн өндөр агуулдаг. За дээрэс нь яагаад дасгалын дараа ч юм уу дасгалын юунд дахианы цээж махыг одоо жингээ хасж байгаа. За дээрэс нь булчингаа одоо бас мас нэмгэж байгаа хүмүүсийг дахианы цээж махыг зөвлөдөг байх лээ. Дахианы цээж мах калори маш багтай байдаг байхгүй юу? Тэгсэн мөртлөө маш өндөр уургаглаг ийм зүйл байгаа. Өндөг байж болно. Гэхдээ өндөгний цагаанд нь илүү их агуулдаг. Шар биш цагаанд нь. За тэгэхээр бид нар нэмэлтээр хүнснээсээ авч болно. Гэхдээ хангалтгүй. Одоо үед бид нар дан хүнснээсээ уургаа нөхнө гэх юм бол боломжгүй. За дан одоо сайн чанарын нэг удаагийн одоо уургийн хэмжээ нь өглөөдөө авах уургийн хэмжээ 25-аас 30 грамм байдгийг. Тэгэхээр өглөөний цайгаа бид нар овёс идчихдэг тийм ээ. Манайхан овёс сайн гэсэн гэж овёс иддэг. Овёснд уурга байдгүй. Юу гэж бодож байна? Уурга байдгүй. Байдаг бол яа гэм бол байхгүй. Овёснд нүүр суслаа. Овёснд нүүр сусал байгаа. Овёснд уурга баг. Маш бага килокалори, сайн нуурс, эслэгэл өндөр уурга баг. Тэгэхээр эслэгээр өглөөний юг цаагаа эхэлчих юм бол болохгүй. Тэнцвэртэй байх хэвээр. Ятгахтаа чансан ундаг цагаан энэ хоёрыг ичих. Уургаар эхэлнэ. Дараад нь тэр овёс. Тэгэхээр өглөөний цай уургаар эхэлж иж би тэнцвэртэй дараад нь эслэгээ авахаар тэнцвэртэй байгаад таны метаболизм буюу бодисын солилцоо хурдан явагдана гэсэн. За тэгээд ер нь бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас маш олон юуны судалгаанаас энэ насанд хүрсэн одоо хүмүүс нийтдээ дээд хэмжээ бол одоо энд болохоор дээд хэмжээ 0.80 8 одоо 830 грамм дундаж хэмжээ нь бол 660 граммыг авах хэрэгтэй юм байна. Ахмад настай хүмүүс бүр одоо маш өндөр авах хэрэгтэй. Яагаад гэвэл булчингийн маш өндөр массын алдагдлалд орсон байдаг учраас хамгийн өндөр авах хэрэгтэй. Энэ нь болохоор 65-аас дээш нас. За одоо бол 55-аас дээш наснд бол 50-аас дээш насных бол булчингийн массын алдагдлалд дийлэхэд орсон байдаг. Тэгэхээр 50-аас дээш насныхан бол уургийн хэрэглээг өндөр болгоно гэсэн. За дундч нь бол ер нь бол нэг хэл гэж болно. За идэвхтэй тамирчид болохоор бүр өндөр авах гэсэн. Өдөрт авах хэрэгтэй уургийн калорийн хэмжээ бол маш өндөр авна гэсэн. За тэгээ хүч чадлын тамирчид бол бүр ингээ өндөр гэдэг. Энд бол ингээд яг би энэ харьцуулсан юугаар нь гэж графикаар нь гаргаж өгсөн байгаа юм. Энд. Тэгэхээр тухайн хүн болгоо өөр байна. Жишээ нь би одоо 63 кг байгаа. 63 кг гэхээр миний өдөрт авах хэвээр уургийн хэмжээ 800 г баггүй юу. Тэгэхээр би 800 г биш 800 г 80 г уураг 80 г уургийг би хаанаас яаж авах вэ? Тэгэхээр одоо хоол хүнснээсээ гадна өглөө би
юуныхаа атомынхаа 20 шууд уутанда 25 грамтай байдаг уурга шууд тархтай юм уу эсвэл одоо аарцтай холиод эсвэл усан дотор ингээд утгаад уучдаг. Тэгээд дараад нь эслэгээ авдаг байх жишээ нь. Тэгэхээр уургаар юугаа сайн эхлэрээ. Тэгээ энд би буруу тайлбарлсан биш үү? Нараа 83 грамм шүү. За юу насанд хүрсэн хүн 83 грамм. Энд болохоор ахмад настай хүмүүс 120 грамм. Тэгэхээр уургийн хэмжээг бас хэвтүүлж болтгоо. Илгэнд бас нөлөөлдөг учраас яг өөр тохирсон хэмжээтэй уургийг хэрэглэх нь зүйтэй байгаа. За тэгвэл атомын одоо уургийн талаарх онцлогийг бүгдээрээ ярив юм. 3 төрлийн өндөр чанарын уургийн ээж бүрэн одоо нийлмэл ийм шинжлэх ухааны аргаар үйлдвэрлэгдсэн энэ тэнцвэртэй хэмжээгээр агуулсан формултай ийм гурвалсан уурга гэж байдаг. За гурвалсан уурга нь ямар гурван уурга байдаг вэ гэхээр хамгийн нэгдүгээр энэ хурдан шингэдэг лисолат гэдэг зүйл байгаа. За та нар уургийн дэлгүүрт ороод уураг зардаг дэлгүүрт ороод уургийн тэмдэглэгийн дээрээс нь хараарай. Лисолат гэдэг энэ бичвэртэй уурга бол сайн гэсэн. Энэ лисолат гэдэг энэ бичигдээг үг бол тэр синтетик найрлагатай гэсэн үг шүү. Тэгэхээр энэ бол байгалийн гаралтай. Тэгэхээр маш хурдан хүний биед шингэдэг. Ерөөсөө маш хурдтай шингэдэг учраас дасгалын дараа бүчинд болдгоо шууд хоол болж очдог байгаа. Тэгэхээр энэ тэмдэглэгийг бас харж авах хэрэгтэй. Бид нэр уургаа сонгохдоо хэрвээ өөр газраас уурга авах гэж байгаа бол энийг анхаарна. Вехел изолати гэдэг энийг маш сайн хараарай. За дараагийнх нь соё байгаа шүү дээ. Соёгийн эрдэм шишийн уурга. Энэ соё изолати гэдгийг бас тэмдэглэгийг харна. Энэ болохоор ургамлын гаралтай бүрэн амин хүчилтэй олон талт уурга гэж нэрлэгддэг. Соёгийн уурга бол маш сайн уурга байдаг шүү дээ. Ургамлын гаралтай тэгсэн мөртлөө маш өндөр амин хүчлөөтэй. Нөгөө амин хүчлүүд чинь орсон байна гэсэн. Дараагийнх нь казайны уурга гэж байна. Сүүн хүчлийн уурга. Удаан шингэдэг. Шөнийн цагт амин хүчлийн тасралтгүй хангадаг. За энэ гурван уурга яагаад хамтдаа байх ёстой болохоор яагаад үйлчлэлт юм бэ гэхээр нэгдүгээр эхний уурга болох вел лисолати болохоор уусны дараа хүний биед маш хурдтай шингэдэг. Хоёрт нь соёгийн уурга болохоор нөгөө бидний биед байх ёстой байгаа амин хүчлүүд ороод ирнэ. Олон талд уурга учраас сэмт хижээдэг. Дээрээс нь нөгөө хурдан шингэсэн нөгөө уургийг бусад эд эрхтнэлөө зөөвөрлөх, тээвэрлэх уургийг бүсдэг хэлнэ. Дараад нь казайны уурга илүү тээвэрлэгдээд очисон эд эрхтэнд очисон уургийг тэнд нь удаан хугацаанд барьж ялангуяа орой хоолны дараа уурга угаад унтах юм бол маш сайн. Яагаад тэгэхээр шөнийн цагт амин хүчлийг тасралтгүйгээр хангаж идэг байгаа. Тасралтгүйгээр тийм учраас хэвлийн өөх болон биед байгаа дотор өөх шүн шатдаг. Тэгэхээр уургийг өглөө орой 2 уух юм бол илүү үр дүнтэй. Дээрээс нь 5 сард Монгол одоо энэ эрүүл мэндийн статистик судалгаагаар хамгийн сүүлд энэ 26 оны 5 сард авсан судалгаа юм билээ. Тэгээ энэ дээр яасан бэ гэхээр Монгол хүмүүсийн 3 хүн дутмын 2 нь жингээ илүүдэлтэй тархалтанд өвтсөн ийм байгаа юм байна. 3 хүний 2 нь гэж боддоо. Тэгэхээр бол массаар бол бид нар тархалттай хүмүүс болцсон байгаа байхгүй юу? Дотор өөхлөлт өндөртэй, илэгний өөхлөлт өндөртэй ийм хүмүүс байгаа даа. Гэтэл уурга хэрэглэдэг. Уурга хэрэглэн гэдгийг мах гэд ойлгоцсон. Тэгэхээр бид нэр хоньны махыг идээд байх юм бол тэндээс бол хоньны махнаас бол маш өндөр илчлэг калори авна гэсэн өндөр уурга авч боломж байхгүй болж өгвөл хөхрийн мах идэв. Тэгээд давхар ийм гоё уурга байж хаад та нар маань өдөрт нэг ууд хийж болтугай
хэрэглэх нь хамгийн чухал байна. За амин хүчлийн оноо нь болохоор атомын уургийнх 125 хамгийн өндөр оноотой, хамгийн дээд чанарын үзүүлэлттэй. За нэг бодолтой 25 грамм буюу хэрэглэхэд ерөөсөө нэг багцаар нь тэр чигт нь ингээл хэрэглэнэ гэсэн үг. За бодолтой 30 ширхэг буюу 1 сарын хэрэглээ байгаа. За энэ дээр би тайлбарлсан байгаа. Инаараа трипли формулын шинжлэх ухааны үндслээр нь би тайлбарлсан. За 3 уургийг нэгтгэсэн бид дасралтгүй доктортой амин хүчлийг хүчлийн хангамжийг 24 цагийн турш хангах зорилготойгоор бүтээгдсэн энэ уург. Манай уург хамгийн нэгдүгээр хурдан шат буюу эхний уург маань 0-2 цагийн дотор V абсолют шууд идэвхждэг эхний уург. За юу 0-2 цагийн дотор. Дунд шатанд болохоор соёгийн уург нь 2-6 цагийн дотор амин хүчлийг тогтоож өгнө. Хамгийн удаан шат буюу казеины уург нь болохоор 6-8 цаг шөнийн сэргээлтийг хангаж өгдөг. Ердөө л ийм гоё 3 үечлсэн шаттай. Тэгэхээр бидний бие уургийн дутагдалд орохгүй гэсэн үг байхгүй юу? За давуу талууд нь юу юм бэ? Манай уургийн одоо протеины давуу талуудыг би та бүхэнд хэлье. Нэгдүгээр 3 уургийн нэгдэл нь болохоор булчинд амин хүчлийг тасралтгүй хэдэн цагийн турш хүргэдэг. Ганц төрлийн уургаас давуу ганцхан төрлийн уургууд байдаг. V isolate гэж бичсэн ганцхан төрлийн уург. Ганцхан төрлийн уург бол тээвэрлэлт явуулж чадахгүй, удаан шингэж чадахгүй, амин хүчлүүдийг барих чадваргүй байхгүй юу? Тийм болохоор гурван уург бол хамгийн чухал байгаа юм. За давуу тал нэгдүгээр амин хүчлийн оноо нь 125 буюу хамгийн дээд зэрэглэлийнх. Хоёрт нь ургамал болон амьтны гаралтай уургийн тэр тэнцвэртэй харьцааг барьж өгсөн. Гуравт нь зайлшгүй шаардлагатай бүх амин хүчлийг агуулсан. За дараагийнх нь салаалсан гинжит амин хүчил өндөр агуулгатай. Амин хүчил чинь ингээд энэ гинжин холбоогоор ингэж холбогдсон байдаг. Энэ нь болохоор маш өндөр одоо агууламжтай байдаг. За тэгвэл бид нар энэ атомын энэ уургийг одоо хэрэглэснээр ямар үнд зүйлс хүртэж байгаа юм бэ? Нэгдүгээр бодит өндөр чанартай. Үнэн боломжийн хиймэл будаг байхгүй. GMP стандартаар үйлдвэрлэгдсэн. Шинжлэх ухааны томьёололтой зөвхөн хүнсний нэмэлт. Тэгэхээр бид нар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ер нь бол хүн бүхэн санаад авчих хэрэгтэй. Ямар ч төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бид нар эдгэн, ангаан, эмчлэн гэдэг үгийг хэрэглэхгүй. Эрүүл мэндийг хамгаална, дэмжин, бодит үр дүнг одоо тууштай хэрэглээний үр дүнд үүсэн тийм ээ. Энэ бол зөвхөн эмийг орлохгүй зөвхөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн шүү. Таны эрүүл мэндэд одоо дэмжих зорилгоор хэрэглэх юм бол илүү та урт хугацаанд эрүүл мэндэ хамгаалах юм шүү гэдгийг хэрэглэгч нартаа маш сайн зөвөр тайлбарлаж өгөх нь хамгийн чухал байна. Тэгээд дээр нь ашиглахад хялбар одоо бэлэн бодолтой гэсэн. За бид нар уург дутагдвал ер нь яг юу болтгийм болоо гэдэг талыг хэлж өгье. За нэгдүгээр уург дутагдах юм бол булчингийн хэмжээ айжмаар буурнаа. Ядаргаа амархан мэдрэгдэнэ. Би нэг жоохон хаяа ингээд жоохон ядарч мадрахаар нэг уург бол өдөр бол ингээд ажил дээр усанд найруулаад уучдаг байхгүй юм. Тэгэхээр ингээд бүр амар хурдан сэргээд ирдэг. Тэгэхээр нөгөө дасгалгүй үед бол ингээд заримдаа ядрахаад идэг байхгүй юм. Тэгэхээр ингээд зүгээр уургаа ингээд уучхаар бүр ингээд би сэргээд ирдэг байхгүй. Тэгэхээр биднэрт уург ямар чухал вэ гэдэг нь эндээс харагдана. За дээрэс нь үүс хумс хэврэгшээл, үүс унаал ингээд байгаа үед бол одоо маш чухал үүрэгтэй. Дээрэс нь шарах байна. Шарах идэгэрдэггүй шүү. Зарим хүмүүс ингээд янз бүрийн шарах биед нь үүслийг хэдвэрсэн идэхгүй хугацаа нь уртсаад идэг. Энэ бол уургийн дутагдал гэсэн үг. За дээрэс нь бид нар дархтааны хэвийн үйл ажиллагааг дэмжигдэхгүй байх эрсдэлтэй уургийн дутагдалд орох юм бол мянган одоо бид нар хэмээ нооны одоо юу гэдгийг уугаад
уургийн дутагдaltaй яваад байх юм бол тархтаа дэмжигдэхгүй. Тэгэхээр яг нь бүх юм тэнцвэртэй байх гэдэг тийм. За дараагийн нэг маш чухал зүйл бол юу вэ гэдэг. Тэгэхээр жинхэнэ өндөр илүүдэлтэй ийм одоо турахыг хүсэж байгаа элийн өөхөлтэй хүмүүс би нэг зүйлийг бүр аминчилж хэлье. Энэ бол уурга. Хэдий хэмжээгээр та уургийн хэрэглээ өндөр байна. Та 120 кг жинтэй байх юм бол та уургийн хэрэглээг өндөр болгоод ирэх юм бол жин хурдан буухаас гадна дотор маш хурдан шигтдэг. Тэгэхээр уурыг хэдий хэмжээгээр өндөр аав төдий хэмжээгээр та жингээ хурдан гасна гэсэн үг. Тэгэхээр бид нар эсрэгээр нь ойлгоод идэг. Уурыг чинь тасгал хийдэг булчинтай болдог юм хэрэгтэй гэж ойлгоод идэг. Үгүй. Уурыг хэдий хэмжээгээр аав хамгийн сайн хурдан жингээ хасна гэсэн үг. За атомын уураг болон бусад одоо уургуудтай харьцуулсан харьцааг та нар ингээд зургийн дараа тавьчих болно. Нэгдүгээр товчхон хэлжээ уургийн одоо байдал нь дотроо бол гурвалсан уурга байгаа. 3 уургатай. Тэгтэл бусад одоо уургууд нь эсвэл нэг уурга, эсвэл одоо зах зээлийн дунджаас нэгээс 2 уурга л агуулсан байдаг бол ийм 3 төрлийн уурга агуулсан бүтээгдэхүүн ховор. Дээрээс нь амин хүчлийн тоон 125 байдаг бол бусад үзүүлэлт бусад одоо уургууд болохоор 100 буюу 90-100 байх жишээний. За шингээлтийн хурдан удаан гэж явдаг байсан бол зарим уурга бол шууд булчингийн мастл одоо дэмжих зорилгоор тасгалын дараа шууд хурдан шингэдэг ийм уурга байна. Тэ? За ургамлын уурга одоо агуулгатай нь болохоор соёо агуулсан байдаг. Бусад одоо юунд болохоор жишээлбэл энэ VK гэдэг ийм юутай ганцхан ийм VK гэдэг уурга агуулсан бүтээгдэхүүн бол энд ургамлын уурга агуулгадаг байдаг. Соёо уургад бол одоо соёо өөрөө байгаа учраас нөгөө хоёр уурганд байхгүй байна гэсэн үг тийм. За 24 цагийн амин хүчлийн хангамж нь болохоор гурвалсан уурга болохоор тасралтгүй явагддаг бол бусад уургуудад богино хугацаатай эсвэл зарим хязгаарлагдмал байдаг гэсэн. Хэрэглэхэд бол амархан шууд нутаг хэлбэрээр учраас усан төч үе хаач үйсэн ингээд уугаад хэрэглэх боломжтой байдаг. Кэш хэлбэртэй байдаг гэсэн. Тэгэхээр бусд нь болохоор нутаг юу ихэвчлэн одоо нутаг эсвэл хунцар савнд агуулгаддаг зарим уургнууд дийлэнхийн ийм том хунцар савнд агуулгаддаг ийм уурга бол нийлэгжилт буюу одоо уралд орох магадлал өндөр байдаг байна. За ямар хүмүүс тохиромжтой вэ гэхлээр энэхүү уурга маань болохоор өдөр тутмын хоолндоо хангалттай уурга авч чаддаггүй хүмүүс, бүх насны идэвхтэй одоо хүмүүс тохиромжтой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. За нэгдүгээр биеийн одоо тамирын дасгал хийдэг хүмүүс. За эдгээр энэ хүмүүс болохоор 140-оос 200 г одоо уургийн хэмжээгээр одоо бол хялбар хангадаг. За тасгалын дараа булчингийг одоо нөхөн сэргээх байдлаар хэрэглэж болно. Дээрээс нь ахмад настангууд заавал хэрэглэн 55-аас дээш насныхан 50-аас дээш насныхан бид нар уургагүйгээр явахгүй шүү. Тийм тэгэхээр энэ бол одоо уг нь бол сайн юутай мэдрэмжтэй энэ зарим эмчнэр бол уургийн хэрэглээгээ нэмээч гэж хэлдэг. Тийм. Би бол хүмүүст бол уурга авгаач л гэж хэлмээр санагддаг. Тэгэхээр энэ маань өөрөө урьдчилан сэргийлэх дэмжлэг болно. Булчингийн алдагдлаас одоо хамгаална. За дээр нь завгүй ажилчид байгаа. Бид нэр ингээ өдөр тутмынхаа хоол хүнснээс ингээд одоо уурга авч чаддаг. Тэр төлбөр өндөг идэж чаддгүй хүмүүс байдаг шээ. Чансан өндөг идэхгүй гэдэг. Шаарчих юм бол нэмэргүй. Уурга авъя гэж бодож байгаа бол зүгээр сайхан хатуу чанаал 10-аас 12 минут чанаал сайхан гадна талын цагааны мэдээл авах юм бол та уургийн дутагдал өглөө оройд аваад байна гэсэн. Тэ? За дээр нь өдрийн хоол иддэггүй хүмүүс байдаг. Оройн навчаад махбурл хоёр идчихдэг хүмүүс байдаг тийм ээ. Тийм болохоор бид нар хоолныхоо одоо зөв зохистой байдлыг маш сайн зохицуулж сурах юм. За дээрээс нь жингээ зохицуулж буй хүмүүс маш одоо шаардлагатай. За уург нь одоо юу цатгалангийн мэдрэмжийг нэмэгдүүлдэг учраас булчингийн массыг хадгалахад чухал үүрэг одоо үүсгэж жин бууруулахад дэмжлэг үзүүлж өгдөг байгаа. За тэгвэл одоо хэрхэн яаж хэрэглэх вэ гэхлээр өглөө нэг бодлыг
200-аас 250 одоо миллилитр усанд хийх эсвэл одоо өглөөний уусгадаг одоо булчингийн катаплизмыг зогсоож өгдөг байгаа юм. Тэгэхээр йогурттай идэж болно, арцтай холиод идэж болно, эсвэл одоо смутин дээр хийгээд хэрглэж болно тий. Өглөөний цайн дээр давхар хэрэглээ явахад тохиромжтой. За дараад нь болохоор дасгалын дараа 30 минутын дотор нэг боодлыг уун. Тийм. За тэгээ хурдан шингэж булчингийг одоо нөхөн сэргээдэг байгаа. За мөн хоолтын завсар бас хэрэглэж болно. Хэрвээ та өглөө уурга авч чадаагүй бол өдрийн хоол, оройн хоолны завсар уурга уучих юм бол оройн хоол хүртэл боцын сэлцэг бас сайн дэмжиж бас өөх шатлалтыг эрчимжүүлж өгдөг байгаа. Дээр нь унтахын өмнө уух юм бол шөнийн дөрвиш амин хүчлүүдийг биеэр тээвэрлэдэг учраас маш ашигтайгаар өөхийг одоо шатааж энергийн тэнцвэрийг зохицуулж өгдөг байгаа. За тэгээд уурга нь бол одоо мэдээж биеийн бүх үйл ажиллагаанд заашгүй шаардлагатай макро тэжээлийн бодис гэж ойлгоорой. За ер нь бол олон улсын байгууллагууд өдөрт бол одоо 83-аас 2 грамм хүртэлх уургийг хэрэгтэй гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас энд ингээд нотолцсон байгаа. Тэгэхээр Atomy Trupli одоо уурга нь 3 уургийн одоо нэгдлэр тасралтгүй амин хүчлийн хангамжийг хадгалж идэг учраас өдөр болгоны хэрэглээндээ бас одоо хэрэглэж хөвшөөрэй гэж хэлэх байна. За тэгээ хамгийн хүмүүсийн бол одоо хамгийн одоо том эндүрэл нь бол юу гэж боддог вэ гэхээр би өдөр бүр одоо мах иддэг болохоор уурыг бол хангалттай авч байгаа гэж ойлгоод идэг. Тэгтэл үгүй ээ. Тэгвэл өдөр тутмын одоо уургийн хэрэгцээгээ бид дэмжихэд бид нар ийм гоё уургатай байж иж одоо Atomy-гийнхаа уургийг хэрэглээрэй гэж би хэлмээр байна. Тэгэхээр одоо үед бол нөгөө зах зээлийн дээр уургийн бүтээгдэхүүн бол одоо янз бүрээрээ ямар л бол ямраараа байгаа. Тэгэхээр харин сонгохдоо бид нар дотор талд нь юу байна, амин хүчил нь хэд байна, шингээлт нь одоо хэр байна гэдгийг бид нар маш сайн бодож харж сонгож авах нь хамгийн чухал байгаа. За тэгээд ер нь бол яагаад би энэ Atomy-гийн протеинийг сонгосон бэ гэдгийг би хэлье. Би өөр Atomy протеинийг одоо яг сүүлийн 24 оноос хойш байнга хэрэглэж байгаа. За миний хувьд болохоор өдөр бүр нөгөө хэрэгцээтэй хэмжээнийхээ уурга зөвхөн хоолноос авах нь үргэлж нөгөө нэг амар байгаагүй байхгүй юу? Би чинь 7 хоногт нэг 3 удаа л мах иддэг хүн байхгүй юу? Тэгэхээр уургийн махны хэрэгцээ бага байгаа учраас би уурга нэмэлтээр сайн чанарын одоо уурга өдөр алга авах юм бол яад нам таачаад яасан ядардгүй юм би яасан хүчтэй юм бэ гэдэг маань өртөөл бид нар тэнцвэртэй амьдрал, тэнцвэртэй хоолтын хүчээр л бид нар ингээд яваад байдаг. За тиймээс өдөр тутмын одоо хоолтоо дэмжих зорилгоор одоо Atomy-гийн протеиныг одоо хэрэглэдэг юм аа. Тэгээд хэрэглэхэд нэгдүгээр хялбар хаашаагааш аваад явхад тааламжтай учраас бол хаана ингээд хэрэглэждэг байгаа. За ингээд эцэст нь хэлэхэд эрүүл мэндийг зөвхөн өвдөхгүй байх гэж ойлгож болохгүй. Харин бие махбодоо өдөр бүр хэрэгтэй шин тэжээлээр нь дэмжиж урт хугацааны эрүүл амьдралын нэг үндсийг одоо бас та нар маань өөрсдийнхөө энэ Atomy-гийнхаа бүтээгдэхүүнээс бий болгоорой гэж хэлэх байна. За дараагийнх нь. За уургийн талаар ойлгов уу манайхан? Ойлгосон. Айгуу гоё ойлгомжтой байлаа. За одоо би та бүхэнд сошиал медиагийнхаа хичээлийг ороо тий. За дийлэгч харагдчихна уу манайхан? Харагдаж байна уу? За одоо маш товчхон бөгөөд би сошиал медиаг та бүхэндээ маш товчхон бөгөөд хэлж өгье. За одоо сошиал медиа гэдэг зүйл бол бид нар бол одоо ерөөс өдөр тутмын хэрэглээ болсон байна. Тэгэхээр бид нар сошиал медиаг нэг зүгээр нэг одоо хэрүүл хараад амьтан үнэ 9 шидийн юм үзэж ингэж өөрийнхөө хамаг кортизолыг дээш нь өргөөд ингээд эд эрхтнээ хортуулаад авахгүй бид нар сошиал медиа хэрхэн зөв өөрийнхөө бизнестэйгээ
одоо хэрхэн холбож зөв үр дүнтэй хэрэглэх вэ гэдэг талаар өнөөдөр би та бүхэнд хэлж хурлаа. За хэрхэн зөв бизнесээ хөгжүүлэх вэ? Нэгдүгээр хувийн брэнд итгэлцэл борлуулалтыг хэрхэн яаж бий болох вэ гэдэг талаар хэлж байна. За яагаад энэ сургалт яг өнөө цаг үед хэрэгцээтэй юм бэ гэхээр одоо ер нь борлуулалт хийдэг хүн гэж байгаа. Борлуулалт гэдгийг та нар ер нь юу гэж ойлгох вэ? Зөвхөн бараа бүтээгдэхүүн зарахыг хэлээд байна уу? Ойлгоод байна уу? Өөрийнхөө үн цэнийг бусдад хүргэхийг хэлээд байна. Тэгэхээр борлуулалт бол харьцангуй ойлголт. Борлуулалт гэдэг зүйл бол хүн юу ч өдөр болгон санаатай санаагүй ухамсартай ухамсаргүйгээр бид нар байнга харилцаагаараа борлуулалтыг хийж идэг. Тэгэхээр энэ борлуулалт гэдэг зүйлийг зөвхөн нэг ийм нарны тос зарах, хямаа зарах, гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж харж юусоо бол. Бид нэр харилцаанд орох болгондоо борлуулалтыг хийж идэг гэдгийг маш сайн ойлгох ёстой. Тэгэхээр бид нар бүтээгдэхүүнээ зарах гэж хичрээ дайраад гэдэг тийм. Энэ ч гош. Энэ айгуу манай энэ ч амарсан байхгүй юу? Энэ ч ийм хямдхан шүү дээ. 300 крон, 200 крон, 50,000 төгрөг шүү дээ, 20,000 төгрөг шүү дээ гэд бүтээгдэхүүнээ зархаад нөгөө хүндрүүгээ дайраад хичрээд гэдэг тийм ээ. Тэгвэл үгүй. Хүмүүс бүтээгдэхүүн худалдаж авдаггүй. Эхлээд сошиал дээр чи хэрвээ бүтээгдэхүүнээ хүмүүст хүргэж байгаа бол өөрийгөө эхлээд таниулна. Хүмүүс итгэлийг эхлээд худалдаж авдаг. Хэрвээ та сошиал медиагаа нээчээ, фейсбુક чинь муур, нохой, мод, жимсний зурагтай байх юм бол танаас хэнч худалдаа авалт хийхгүй. Хэнч яа тэгэхээр чи магадгүй нэг стор дээрээ нэг нарны тос үнийн тавиад дахиад авнаа гэж бичсэн байж болно. Гэтэл тэр хүн эхлээд нарны шин тосыг харахгүй. Энэ хин бэ гэд чиний профайл дээр чинь гараад чамайг харна. Яваад орсон чи өөдөөс нь нохооны зурагтай профилтай, дээрээс нь сошиал дээр нь яваад орсон чинь энэ тентхий янз бүрийн бусан болоогүй төрөл бүрийн өвчин, зовлон, аваар, осол одоо юу ээдгийн тэгээд хамаг ямиг ингээд авчиад өөр дээрээ ингээд нөгөө сошиал дээрээ овоолоод шеэрлээд татцсан. Өөрийн гэсэн үнд зүйл байхгүй. Өөрийгөө хүмүүст илтгэх юу байхгүй. Ямар ч информац байхгүй. Өөрийнхөө талаарх мэдээлэл байхгүй. Ийм хүнээс хүн итгэхгүй. Итгэхгүй те. Би л итгэхгүй. За тэгэхээр яах нь итгэл хамгийн чухал байна. Дараад нь эхлээд танаас итгэл худалдаж авсан бол дараад нь хүмүүс таныг таньж эхэлнэ гэсэн. Энэ хин юм бэ? Юу хийдэг юм бэ? Хаана байдаг юм бэ? Энэ яг ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг юм бэ? Ямар үн цэнтэй зүйлийг энэ хүн бүтээдэг юм бэ? Өөрөө ямар амьдралын хэм маягтай хүн бэ? Харагдах байдал нь ямар юм бэ? Арьс арчилгаа яриад байхаа өөрийнх нь арьс нь ямар юм бэ? Тураах бүтээгдэхүүн яриад байхаа өөрөө яатсан юм бэ? Хүмүүс танихыг оролдоно. За дараад нь таныг танилаа. Энэ хүн чи тэнд байдаг юм байна, энд байдаг юм байна. Нэрийн тэр гэдэг юм байна. Өөрөө яг ингээд бичлэгээ хийдэг юм байна. Өөрөө амаараа бүтээгдэхүүнүүдээ өөрийнхөө ойлголтоор юмаа таниулдаг юм байна хүнд. Танд итгэж эхэлнэ. Өөрөө нэрээ энэ бүтээгдэхүүнээ хэрэглээд ийм гоё болцсон юм байна. Өөрөө энэ бүтээгдэхүүнээ хэрэглээд ийм гоё үр дүн гаргацсан юм байна гэдгийг танд итгэж өгнө. Итгэснээ дараа эцэст нь худалдаа авалт хийдэг. Дараад нь яагаад сошиал медиа биднэрт яг одоо усаагаар шиг хэрэгтэй юм бэ гэхээр өнөөдөр хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдаж авахаас өмнө би хэллээ шүү дээ фэйсбүүкөө чи үүдэн сэтгэлдлийг чи уншина. Нэг комментэнд стор бишээ нэг одоо юу гэдэг ирээл ч юм уу пост ч юм уу юм дээр чи ороод ингээд яваад ороод харсан чинь доор нь нэсэн сэтгэл нь өстой энэ ч өстой шал дэмий юм байлээ гэсэн маа наад үн чинь ингээд юм байлээ тэгдэм байлээ гэдэг ингээд бөө сэтгэл нь негативтэй юм байх юм бол хүн танд итгэхгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд хүн яадаг вэ гэхээр эхлээд чиний фэйсбүүкийг хуудсыг үзэн чамайг судлан харна. Дараад нь сэтгэлдлүүдийг чинь уушна. Чиний бичсэн постуудыг чинь харна. Дараад нь чинь яг үнэхээр энэ хүн өөрөө видеогоо хийгээд өөрөө энд бүтээгдэхүүнээ хэрэглээд үр дүнгээ үзсэн юм уу гэдгийг чинь чиний видеог үзнэ. Эсвэл бүтээгдэхүүнүүдийн чинь видеонуудыг харна. Дараад нь Google-с чиний хэлээд байгаа, яриад байгаа бүтээгдэхүүнүүдээс чи хайлт хийнэ. Энэ Atomy гэдэг чи ямар бүтээгдэхүүн бэ гэд
ороод ингээд хайгаад эхэлнэ. Тэр AI-гаас асуугаад эхэлнэ. Эн чин дотроо ийм найрлагатай юм уу? Ямар юм юу яадгийг ингээд одоо бол юм чөлөөтэй болсон. Ингэж эрүүл хайгуул хийсний дараа л танаас эцсийн шатанд худалдаа авалт хийнэ л гэсэн. Тэгэхээр сошиал медиа бол одоо бол бидний хамгийн хүчтэй маркетингийн хэрэгсэл гэж ойлгоно. Тэ? За тэгэхээр орчин үеийн хэрэглэгчид ямар худалдаа авалтынхаа ямар шийдвэр гаргадаг вэ гэхээр ингээд нэг бүтээгдэхүүн энэ гоё гэдэг ч юм уу, энэ одоо маш сайн ингэдэг би энийг хэрэгэлдэг гэд ярьдаг. Эсвэл тийм үнэтэй гэд ингээд бичээд ярьдаг юм уу, эсвэл ингээд пост тавилаа гэж бодъё. Анх удаа чамайг харж байгаа хүн бол бүтээгдэхүүнүүд чи хараад би авъя, худалдаа авъя, үнэн хэдин гэж асуух, бараг л асуух. Удаан хугацаанд чамайг таньсан хүмүүс л тэгнэ. Яагаад тэгэхээр чи сошиал медиа дээр тэр хүмүүс танигдах бүх зүйлийг хийх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөрөө байх хэрэгтэй, үнэн байх хэрэгтэй, зөв ярьдаг байх хэрэгтэй, мэдээлэлээ зөв өгдөг байх хэрэгтэй, бүтээгдэхүүнөө өөрөө бүр яг ингээ хэрэгжилж байгаагаа харуулдаг байх хэрэгтэй. Эсвэл өөртөө байгаа үн цэнэ чадвар чадамжаа нээлттэйгээр ярилцдаг, хилдэг, өөрт байгаа үнд зүйлээ ингэж харамгүй өгдөг байж чамайг хүмүүс тань. Тэрнээс үл ингээд нэг ингээд цаашаа ингэчээд мөнгө л олох гээд энийг л аваарай, надаас л аваарай гэдэг ахын бол чамайг хүмүүс танихгүй шүү дээ. Өө энэ хүн чинь нэг юм зарах гээд байдаг хүн дээ л гэж ойлгоно. Тэгэхээр чамайг таньсан хүн дараад нь тэр хүнд чи таалагдана гэсэн үг. Эн чинь нэрэн тийштэй энэ оюунаа чи өөрөө айгүй мундаг хүн байхгүй юу? Өөрөө энийг хэрэглээд ингэсэн ийм үр дүн гаргацсан. Дандаа гоё юм ярьдаг, дандаа гоё эерэг юм ярьдаг. Сөрөг зүйл ярьдаггүй. Тийшээ ороод хараарай, фэйсбүүк нь ийм гоё хүмүүс ингэж хоорондоо ярьж таалагдж эхэлнэ гэсэн. Дараад нь таалагдсан юм чинь танд итгэхгүй, итгэн штэ. Ишиг шиг тэндээс авснаас эндээс авцсан дээрээ найдвартай юм байлээ. Итгэсэн учраас худалдаа авалт хийдэг. Хэрвээ хэрэглэгч танд итгэхгүй бол хамгийн сайн, мянган сайн бүтээгдэхүүн байгаад танаас худалдаа авалт хийхгүй. Яагаад хоёр хүн ингээд яг адилхан хоёр бүтээгдэхүүнийг ингээд хоёр хүн ингээд нэг нь тэнд нэг нь энд ингээд дулмаад орж хоёулаа адилхан бүтээгдэхүүн, хоёулаа адилхан нарны тус, хоёулаа адилхан үнээр ингээд зарах гээд байхад доржоос нь аваад дулмаагаас нь яагаад хүмүүс авахгүй байгаа юм? Яагаад тэгэхээр дулмаа танигдаагүй байхгүй юу? Дорж илүү энэ бүтээгдэхүүнээ хүмүүст нээлттэйгээр танилцуулсан учраас дулмаа үгүй. Дулмаа фэйсбүүк нь хаалттай, өөрөө би чадахгүй гэдэг орон зайтай, өөрийнхөө урд өрхшиг өнжүүлсэн байгаа учраас дулмааг танихгүй учраас авахгүй байгаа байхгүй юу? Худалдаа авалт. Энэгээр ялгаатай. Шийдвэрийг бол одоо хүмүүс энэ хинбэ гэдгийг харж шийдвэрээ гаргадаг болсон байна. Би сая хэлчлээ те, яагаад хүмүүс танахаас авдаг вэ гэхлээр танихгүй, итгэдэггүй, зөв мэдээлэл аваагүй, хит их зар сурталчилгаа үзсэн. За энэ дээр би дэлгэрүүлээ. За танихгүй, итгэдэггүй гэдгийг би хэлсэн. Зөв мэдээлэл аваагүй. За энэ зөв мэдээлэл аваагүй гэдэг дээр бүтээгдэхүүнийг биш те, судлахгүйгээр ярьдаг. Эсвэл ингээд нэг хүний бичсэн постыг ингээд өөрөө ч уншихгүй, өөрөө ч хэрэглээгүй байж ингээд автоматик копидол авчраад өөрийнх дээр авчаад наачдаг. За тэгтэл яасан? Өөрөө нөгөө комментоо, нөгөө постоо уншаагүй байж идэг. Нэг хүн сонирхлын татаад нооныг талаар уншсан. Тэгэнгүүт мэдээлэл тавьсан юм чинь чамаас асуухгүй өөр хинээс асуух бичнэ. Хөө энэ дотор чинь одоо юу гэдгийг пробиотик агуулсан байдаг юм уу гэд асуудаг. Тухайн нөгөө пост тавьсан хүн нь ямар орц найрлагатайгаа мэдэхгүй учраас хариулт өгч чадахгүй биш. Байж байгаараа би уншичаад өгье гэх үү? Байж байгаараа би мэдчихэд хүнээ спонсороосоо юм уу юмнаас асуучаад би чамд хэлнэ гэж хэлж болохгүй зү. Тэгэхээр мэдээлэл авах гэж байгаа хүн бол шууд одоо мессенжерээр ингээд бичээд ороод ирдэг байхгүй юу? Эн чинь яадгийн дотроос соёо агуулсан юм уу? Эн чинь тийм юм уу гэд ингээд асуугаад ороод ирдэг байхгүй. Ихт нь ерөөсөө дор нь хариуг нь өгдөх ийм мэдлэгтэй байх нь маш чухал. Нэ ялангуяа бид нар бизнес хийж байгаа бүх хүмүүс маструуд
бизнес ангилалтай бүх хүмүүс энэ бүтээгдэхүүний мэдээлэл гэдэг зүйл дээр товчхон бөгөөд тодорхой хаанаас нь ч асуусан ингээд төгдрөхгүйгээр хийж чаддаг ийм чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Бүтээгдэхүүнийхээ бүтээгдэхүүн болсон байх хэрэгтэй. Дараад нь хит их зар сурчлаа. Манайх ингээд бүтээгдэхүүнээр бөмбөгдчихдөг. Бүр ингээд завсаргүй бүр ингээд хитэн минутын зайтай хитэн одоо нэг цаг тутамд ингээд нэг бүтээгдэхүүн оруулаад ингээд их хит их мэдээлэл өгчхөөр хөнгөлөлтөд авалт хийдэггүй. Ер нь бол өдөрт би дараад нь хэлнэ. Өдөрт хэдэн удаа ирээл пост хийх вэ гэдгийг дараад нь хэлээд өгнө. Тэгэхээр хит их бараа бүтээгдэхүүний мэдээлэл хүмүүсийг цалхаадаг. Бид нар мэдээлэл өгөхөөсөө илүү шийдлийг, асуудлыг шийдэх дээр л одоо төвлөрч ажиллана. Тэрнээс одоо энэ бараа бүтээгдэхүүн ямар орс найрлагатай, ямар үнэтэй байх нь хүмүүст бол хамаагүй. Зүгээр энэ асуудалтай хүн л энэ бүтээгдэхүүний чинь сонирхож байгаа шүү дээ. Миний ямар асуудлыг шийдэх гээд энэ бүтээгдэхүүнийг тавиад байгаа юм бэ? Би яг ийм асуудалтай байгаа шүү дээ. Тэгвэл энийг яаж шийдэх гэдэг талаар л асуух гад орж ирдэг тийм болохоор хит их зар сурталчилгаа сошиал медиа дээр битгий тавиарай. Тавьж болно загтаа. Тэгэхээр хүмүүс зар сурталчилгааг биш үн цэнтэй мэдээллийг танаас авахыг хүсдэг. За хувийн брэнд гэж юу вэ гэхлээр хүмүүс таны нэрийг сонсоод юу гэж боддог вэ? Жишээлбэл намайг анти эйжинг нэрж ирэхлээр атомын хийдэг ш. Тийм атомын парагт байдаг. Тийм нөгөө атомын хийдэг. Инхээ нөгөө эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг шүү дээ. Тэр чинь энд төв байдаг шүү дээ. Нэг гоо сайханч. Жишээлбэл энэ өөрөө миний хувийн брэнд болчихж байгаа. Намайг хүмүүс ингээд сонсоод миний нэрийг сонсоод жишээлбэл одоо хин гэдгийг Алтаа гэхэд одоо манай Алтаа байж байна. Алтаа гэхэд бол бүх хүмүүс тий мост гэдгийг атомын одоо сэлс мастер атомын цолтой юм билээ. Атомын бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгдөг шүү. Гэх жишээний энэ ч нэг хувийн брэнд байхгүй юу? Тэгэхээр ингээд ийшээш нэг гүгээл тийшээш нэг гүгээл энт ч нэг сайн юм руу давхиж ороод тент ч нэг сайн юм руу давхиж ороод энэ тентгийн юм холион бантан болгож базаж авчирч ингээд бизнесээ хийх гээд ахын бол танд хувийн брэнд гэж юм байхгүй, танд үн цэн гэж байхгүй, танд өөрийн гэсэн төлөвшил байхгүй байна л гэсэн. Тэгэхээр хүн юм хийх гэж байгаа бол нэг л зүйлдээ анхаарлаа хандуулад нэг л зүйлдээ төвлөрсөн хүн л уртын хугацаанд амжилтанд хүрдэг байна. Тэгэхээр таны тухай хүмүүсийг бодол бол таны брэнд гэсэн үг шүү. Итгэл дээр суурилна, ёс зүйтэй байна, мэдлэг хариуцлагатай байна. Энэ дээр итгэл хүмүүсийн итгэлийг алдахгүй. Ёс зүй гэдэг бол бизнесийн ёс зүй биш, маш чухал нэг зүйл байдаг. Бизнесийн ёс зүйг бид нар ойлгохгүй, мэддэггүй. Бизнесийн ёс зүй гэдэг чинь хуулбарлах адил төрлийн бизнесийг давхар хийх. Энэ бол хамгийн ёс зүйг. 2 3 дугаар өөр төрлийн бизнес орчоод одоо өөр бусдын багаас хүмүүсийг авчирч өөр лугаа татаж оролцуулах. Ёс зүйгүй үг хэлэх. Тийм ээ? Бүтээгдэхүүнөөрөө дамжуулж хүмүүсийг одоо доош нь хийх, доромжлох одоо янз бүрийн асуудал энэ бол ёс зүйд орно. Дээрэс нь өрсөлдөгчөө муу хэлэх, муулах, тийм ээ? Бид нэр өрсөлдөгч гэж харахгүйгээр харин эндээс авах сайн тал нь юу вэ? Сайжруулах юм нь юу вэ? Давуу тал юу байгаад эднийх ийм илүү амжилттай байна гэдгийг харна гэхээс биш дуурайж хийх биш тэрийг очиж авчирч өөрийнхөө бизнест наах биш байхгүй юу? За мэдлэггүй хүн бол урагшаа явахгүй. Дээрээс нь альва нэг хариуцлага алдах юм бол хариуцлагаа хүлээж чадвартай байх ёстой. За сошиал медиагаар юу түгээх вэ бүгдээрээ? Одоо юу түгээх вэ гэхээр хамгийн нэг дээрээ үн цэнтэй контент, хамгийн хүчтэй маркетинг болдог. Контент гэхээсээ илүү нэг удаагийн тавьсан таны пост, ирээл, стори, тийм ээ?
бүтээгдэхүүний талаарх мэдээлэл эдгээр чинь тухайн хүнд авч байгаа хүнд үн цэн өгсөн байх ёстой. Энэ хамгийн чухал. Нэгдүгээр боловсролын талаар эрүүл мэндийн зөвлөгөө, амьдралын хэм маяг, хэрэглэгчдийн дуршлаг, урам зориг, бүтээгдэхүүний танилцуулга гэх мэт зүйлийг одоо чамд юу вэ? Тэгмээ жишээлбэл энэ отгоод ямар чадамж нь байна? Амьдралын хэм маяг сайн байж бод. Тэгэх юм бол өөрийнхөө амьдралын хэм маягийг зарж байгаа бүтээгдэхүүнтэйгээ уялдуулаад чи сошиал медиагаар хүмүүст үн цэнтэй зүйлийг өгч олно. Магадгүй чиний гишүүдээс хэрэглэгч нараас үр дүн гарсан байж болно шүү. Батхтай хүний батхан арилсан байж болно. Эрүүл мэнд нь муу байсан, эрүүл мэнд нь сайжирсан байж болно. Тэгвэл хэрэглэгч байгаа туршлагыг хүмүүстэй хуваалцлаа. Эсвэл хүмүүст гоё урам зориг өгдөг байж болно шүү. Дандаа нэг юм болохгүй юм биччихсэн дорвол гоё юм өглөө гоё эхэлдэг, орой гоё дуусагдаг, өдөрт болсон үйл явдлаа гоё хүмүүс дандаа юм мотивац өгдөг байж. Ийм контент энийхээ дундуур нь бүтээгдэхүүний холбож ирдэг ийм юмнуудыг суралцах хэрэгтэй. За бид нар одоо сошиал медиа дээр 80-20-ийн баримтлана. Сүүлийн үед 80-20-ийн гэж юу байдаг вэ гэдэг талаар энэний өмнө би нөгөө багийн талаар нэг сургалт явуулж ирсэн дэр би 80-20-ийн ярьж ирсэн дээ. Би өөрөө 80-20-ийн бас хэрэгжүүлэх гээд явж байгаа хүн байгаа байхгүй юу? Яг ингээд бас суралцаад явж байгаа. Би өөрийнхөө сурж байгаа юмнуудыг л танд хуваалцдаг шүү. За тэгэхээр 80% нь юу байх вэ гэхээр нэгдүгээр мэдлэг байх хэрэгтэй. Зөвлөгөө өгч чаддаг байх хэрэгтэй. Судалгаа сайн хийдэг байх хэрэгтэй. Амьдралын хэм маяг. Энэ дөрвөн зүйл бол чамтай бүр ингээд цаашгүй холбоотой. Бүтээгдэхүүн хүмүүст хүргэж байгаа бол мэдлэгтэй байх хэрэгтэй. Зөвлөгөө өгч чадвартай байх хэрэгтэй. Нөгөө бүтээгдэхүүнийхээ талаарх судалгаатай байх хэрэгтэй. Судалгаа гэдэг маань хаанаас нь ч асуусан ингээд гацхгүйгээр хэлдэг байх хэрэгтэй. Дээрээс нь амьдралын хэм маяг гэдэг чамайг хараад хүмүүс тийштэй энэ отгоо чинь өөрөө энэ гоё уурга хэргэлдэг байхгүй. Тэгээд ийм гоё жингийн илүүдэлдэг байх ш. Ийм гоё ирч хүчтэй байдаг байхгүй. Мэдрэлийн хэм маягаараа хүмүүст харуул 80%. За ердөө 20% нь бүтээгдэхүүн буюу борлуулалт эзэлдэг. Энэ дөрвийг эзэмссэн хүнээс хүн бүтээгдэхүүн авна, асуун, дараад нь борлуулалт хийнэ. Эдгээр дөрвөн зүйлийн хоёрыг эзэмшчихэд одоо хоёр нь эзэмшээгүй байх юм бол тэрэн дээрээ суралцсан сайжруулаад бүтээгдэхүүнээ танилцуул. Хүмүүс бүтээгдэхүүнээ асуугаад дараад нь борлуулалт хийдэг. 80-20-ийн баримтлаарай. Тэгэхээр хүмүүс эхлээд үн цэнийг мэдэрсний дараа л бүтээгдэхүүн сонирхдаг шүү. Тэрнээс одоо мянган мэдлэгтэй байгаад мянган зөвлөгөө өгчөөд өөрөө амьдралын хэм маяг нь буруу байх юм бол хэн ч чамаас ямар ч худалдаа хийхгүй. Ямар ч судалгаагүй юм энэ тэнтэс суулж авчир тавьчаад тэгээд тэрийг тайлбарлаж чадахгүй бол танаас бүтээгдэхүүн асуу, борлуулалт хийх. Тэгэхээр энэ дөрв бол уялдаатай байж бид нар сошиал одоо юун дээр амжилттай ажиллаж байна. За бид нар зөв мэдээллийг сошиал медианаас одоо ер нь бол хаанаас авах вэ? Их сурвалж хамгийн чухал үү? Тэгэхээр энэ их сурвалжгүй мэдээллүүдийг ерөөсө түмэнд түгэж ерөөсө болохгүй шүү хүмүүс. За хамгийн их сурвалж одоо найдвартай их сурвалжууд болохоор эдгээр зүйлүүд байгаа. За эднэрийг та нар зургийн дараа тавьчаарай. Би энэ PubMed, EBSA, за энэ Mayo клиник, Atomy официал эднээс би голчлон мэдээллүүдийг аюух авдаг. Тэгэхээр энэ PubMed бол аюу сайн. Энэ EBSA, PubMed энэ штэ энэ болохоор энэ бүтээгдэхүүн дээр саплиментүүд дээр маш гоё юм судалгаатай бүр ийм их сурвалжтай гоё судалгаанууд байдаг шүү. Эднэрийг судлаад үзээрэй та нар. Тэгэхээр яг ийм газраас их сурвалжууд нь найдвартай их сурвалжууд гарсан ийм бүтээгдэхүүнүүдийг бол бид нар бол сэтгэл амар хуваалцаж болно. Тэгэхээр манай Atomy-гийн одоо официал гэдэг маань Atomy-гийн одоо үндсэн платформ дээр тавьсан мэдээлэлд бол бид нар бол бүрэн итгэж болно гэсэн. Тэгэхээр бүтээгдэхүүндээ итгэж болно гэсэн. Тэндээс бүрэн одоо мэдээлэл аваад бас ингээд дэлгэрэнгүй ингээд цааш нь бас судалж болно тийм. За тэгээ сайн постын бүтц нь ямар байх ёстой вэ гэхээр нэгдүгээр анхаарал татсан гарчигтай байх ёстой.
Заяа. Тий, гарчиг айгүй чухал. Өглөөний мэндэ гिचээд өөр юу ч хүчээгүй байх юм бол хэн ч чамтай энэ яг гэж байгаа юм болоо гэж ойлгоно тий. Тэгэхээр яах нь анхаарал татах гарчиг айгүй чухал. Дараад нь асуудлыг танилцуулна. Шууд бүтээгдэхүүнээ ярихгүй нэ шүү дээ. Надад ийм асуудал байсан. Намайг таарсан хүмүүс ийм одоо сүүлийн үед ингэж байна гэд ингээд одоо тий чиний эргэн тойронд ямар асуудлууд байгаа юм. Тий энэ асуудлуудаа эхлээд танилцуул. Дараад нь за тэгвэл энэ асуудлуудыг бүгдээрээ яаж шийдэх вэ? Ямар шийдэл байгаа юм бэ? Тэгвэл надад нэг ийм гоё шийдэл байна. Тэ? Сонирхоор тэгээд тэр шийдлээ хүүхэн богинохон тайлбарлаа. Дараад нь call буюу action гэдэг маань гоё мотивац өгөөд, урам зориг өгөөд дараад нь нөгөө хүмүүсээ дуудана. Хэрэг ингэхийг хүсэж байгаа бол натаа холбогдоорой, тий? Мэдээлэлээ зүүн газараас аваарай. Би танд ингээд ийм цаг хугацаа гаргаад тайлбарлаад өгнө шүү гэдэг ч юм уу, тий? Ийм эсвэл одоо манай 7 хоног болгон тэн дээр ийм кофе тайм одоо уулзалт болдог шүү гэдгийг дараад нь урих юугаа ингээд хийгээд өгнө. Тэгэхээр энэ дөрвийг бол үндсэн постын бүтцсэн ийм байх юм бол хүмүүс бол маш их авдаг байгаа. За ирээл хийх бүтцэнд урт байх шаардлагагүй. Эхэлж байгаа хүмүүс бол нэг 3-аас одоо нэг 8 секундын хоог багтал болно. Тэгээд асуудал ерөөсөө л одоо хүмүүс биш тийм ээ. Ямар үнэтэй ерөөсөө огтхон ч хамаагүй. Тэр атомын нарны тус 300 корон байна, 200 корон байна хинт ч хамаагүй. Аги байхгүй. Энэ хүмүүс ямар асуудал байна вэ гэдгийг бүр нэг гярхаа нэг мэдээтгэж тэгээд асуудлаагаа олоодох. Ямар асуудалтай төвлөрөх юм бэ? Дараад нь энэ асуудлаараа би хүмүүст ямар үнцийг өгөх юм бэ? Үнцийг өгсөн юм чинь би тэгвэл энэ хүмүүсийн асуудлыг яаж шийдэх юм бэ? Энэ бүтээгдэхүүнээр. Тэ? Манайд энэ асуудлыг шийдэх ямар бүтээгдэхүүн байгаа юм бэ? Дараад нь ста гэдэг маань дууд урайч. Өөрлөгөө хүмүүсийг коммунитигаа чиглүүлээч. Хэрэглэгч нараа өөрлөгөө татах урсгалаа бий болгоно. Жишээлбэл та өдөр хангалттай уураг авч чаддгүй гэл ингээд асуухаар нэр юу илээ? Би нэр уураг гэдэг чинь юу илээ? Гэл хүмүүс ингээд ороод ирэх жишээ нэ тий. Гих мэдшин ирээлийн бүтэц юм байна. За story бол өглөөний мэд байж болно. Тэгээд чиний life style хамгийн чухал. Чи өөрөө хий. Ямар амьдралын хэм маягтай яадгийн гүйдгийм үү? Ямар хоол өглөөний цай ууж хэргэлдгийг атомыг ямар бүтээгдэхүүн ууж хэргэлдгийг лайфстайл өдөр нэг оруулна тэгээд нэг үн цэнтэй мэдээлэл өгөөд тэгээд орой тэгээд нэг асуулт санал асуудлага эсвэл одоо хүмүүсийг дуудсан ерөөсөө л нэг өдөрт 5-аас 7 стори хийн. Тэрнээс биш ингээд стори болгоноороо ингээд мөнхийн ингээд бүтээгдэхүүнүүдэд мөнхийн юун дээр байнга бүтээгдэхүүн тавиад байгаа юм бол сүүлдээ хүмүүс харахгүй. Яагаад бүтээгдэхүүн тавиад байгаа хүмүүсийн доор хүмүүс коммент бичихгүй байгаа юм бэ гэхлээр ёо нөгөө л атомынхаа нөгөө л бүтээгдэхүүнээ ярьж ийн гэдэг хүмүүс салхдаг байхгүй. Тийм болохоор яг энэ дөрмийн дагуу та нар ажиллаад үзээрэй. За ер нь бол бид нар өдөрт хийх одоо нэг 2 цагийг л бүгдээрээ сошиал дээр зарцуулъя. Нэгдүгээр 30 минутанд судалгаа хийж үзье. Тэ? Сошиал дээр судалгаа хий. Үгүй энэ хүмүүс юу эрэхтэй байна вэ? Ямар асуудал байгаа байна? Хүмүүс юу гих үзээд байна гэдэг судалгаа явуул. Дараад нь 30 минутанд контент билд. За тэгвэл би ямар сэдвээр хиймээр байна? Судалгаагаа явуулаад асуудал олчлоо шүү. Дараад нь 30 минутанд харилцаа үүсгэх. Community үүсгэх. Хэрэглэгч нарыг бүрдүүл өөрсдөө хүмүүстэй уулзсан эсвэл шинэ хүмүүсийг татах харилцаа үүсгэх. Асуулт хариулт юу байдгийг те community үүсгэх зүйлээ хийнэ. Дараад нь 30 минут видео хийнэ. Энэ бол яг ингээд чи өөрийнхөө амаар чи өөрөөрөө ярих юм бол хүмүүс айгүй дуртай. Одоо хүмүүс натурал яг ийм оригинал дуу хоолой, оригинал юмд айгүй дуртай. Одоо сүүлийн үед бүгд энэ одоо хэнийг мэдгэдэггүй хүмүүс баахан аяар өөрийгөө гой хүүхэн болгоод гой залуу болгоод ингээд яриад байгаа. Тэгэхээр энэ бол хүмүүстүүд нэг тийм үнц нөхгүй. Тэгэхээр яг ингээд байгаа байдлаараа яг л ингээд одоо ийм ориг юм бол оргил байдаг шин тий. Тэгэхээр ийм амьд харилцааг үүсгэх юм бол хүмүүс илүү итгэл үнэмшилтэй. Илүү одоо хэрэглэгч нар чинь итгэл үнэмшил байна. Тэгэхээр ингээд жижиг алхам бүр том амжилтын үндэс болдог байгаа шүү. За тийм болохоор өнөөдрөөс эхлээд өдөрт нэг Facebook пост, 3 story, нэг ирээл 5 шинэ хүнтэй харилцаа үүсгэх 30 минут суралцаарай. Бид нар суралцах гэдэг зүйлийг хоош нь тавьчихад байгаа. Юу суралцах юм бэ гэж?
Тэгэхээр AI дээр суралцаж болно. Тэ бид нар одоо чат одоо AI дээр ингээд өөрийнхөө нэг зургийг хүчээд энийг ингээд өөрчил гэдэг ингээд үгүй. AI-гаар зураг өөрчлөх. AI команд өгч сурах. Одоо энэ AI технологиг хэрхэн яаж бизнестэйгээ уялдуулан холбож амжилттай контент үүсгэх вэ? Чиний гар оролцохгүйгээр яаж өөрийнхөө бизнесийг автоматжуулах вэ гэдэг дээр илүү их сайн суралцаарай. 1 жилийн дараа 2 жилийн дараа бид нар бүх зүйл автомат болоод эхэлнэ шүү. Тийм болохоор одооноос өөрийнхөө энэ гоё бэлэн бараатай онлайн дэлгүүрээ бүр өөрийн болгоод автоматжуулаад аваарай гэж хэлэх байна. Тэгэхээр 30 минутыг суралцах заавал хэрэгтэй шүү. Өөрт хэрэгцээтэй зүйлдээ байнга суралцаж байгаарай. Тэгэхээр өдөр болгон баг ахиц гаргаад явах юм бол жилийн дараа чамд маш их өөрчлөлтүүд бий болсон байна шүү. За ингээд амжилтын хамгийн чухал дүрэн бол хүмүүс таны зардаг бүтээгдэхүүнийг биш, таны бий болгосон итгэлийг бодолдож авдаг юм шүү. Тэгэхээр хүмүүст мэдлэг түгээ, итгэл бий болго, амжилт өөрөө таныг дагнаа. Тэгэхээр сошиал медиа бол зөвхөн борлуулалтын хэрэгсэл биш. Энэ бол хүмүүстэй үүсгэх итгэл бий болгоно, харилцаа бий болгоно. Дээрэс нь өөрөө маш их мэдлэгтэй болно. Мөн өөрийнхөө мэддэг зүйлийг харамгүй хүмүүс түгэй. Хүнд юу ч өгөхгүйгээр дандаа авна гэж байх. Чи өөрийнхөө чаддаг зүйлийг 100% биш юмаа гэхэд 60% хүмүүст өгөөд 40% чамаас асуухаар үн цэнтэйгээр өгч сурах. Тэрийг аваад одоо нэгийг аваад өгөөрэй. Ой дуга. Үн цэнийг бий болгоно шүү. Тэгэхээр ерөөсөл хүмүүст үн цэнийг хүргэх хамгийн их платформ бол урнаа. За түр мика хачаараа манайхаа. Хүмүүст хамгийн үн цэнийг хүргэх хамгийн хүчтэй платформ бол юу вэ гэхээр нээлттэй энэ сошиал медиа, Instagram, Facebook. Өөрт хэрэггүй зүйлийг битгий харж бай. Тэн дээр битгий фокуслоорой. Тэгээд илүү их олон зүйлийг бас одоо бид нар хийх боломжтой болж байгаа шүү гэдэг хэлэх байна. Тэгээд сүүлийн үе техник технологи хөгжиж байгаа энэ үед илүү их өөрсдийгөө хөгжүүлээрэй. За тэгээд амжилт хүсье. Өнөөдрийн сургалт маань жоохон сонирхолтой. За ингээд баярлалаа.